найзуудаа. Өнөөдөр би надад болоод манай найзуудад ирээдүйд тулгарч болох хэл уруулын өвчний талаар богинохон мэдээлэл хүргэх гэсэн юм аа. Хүүхдийн амны хөндөд хэл болон уруулыг буйлтай холбож байдаг нарийн эдийг хөвч гэж нэрлэдэг. Зарим хүүхдэд энэ хөвч нь төрөлхийн богино, зузаан, эсвэл уян хатан бус байдаг. Үүнийг хэлний болон уруулын хөвч богино гэж нэрлэдэг. Ихэвчлэн төрөлхийн зарим тохиолдолд удамшлын нөлөөтэй. Энэ нь хүүхдийн буруу өсөлт болон эцэг эхийн буруу биш гэдгийг ойлгохны чухал юм шүү найзуудаа. Үүнээс үүдэлтэй хооллолтын асуудал, жим муу нэмэгдэх, зарим авиаг буруу дуудах, амны хөдөлгөөн хязгаарлагдах, шүд хооронд зай үүсэх зэрэг асуудал гардаг. Тиймээс эрт анзаарах нь чухал. Үүнийг эмчлэхдээ хөхөө өхүүлэх зөв арга барил хэлний дасгал тус болдог. Мөн зарим хүүхэд өсөх явцад сайжирдаг. Харин хүнд үед жижиг зүсэлт хийх заримдаа илүү нарийн мэс ажилбар шаардлагатай болдог. Тиймээс эцэг эхчүүд ээж аав нар минь хүүхдээ хооллох үед хөхөлтийн байрлал зөв эсхийг анхаарч хүүхэд сайн залхиж байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй шүү. Мөн амны хөндийн болон ярианы хөгжилд хяналтыг тавьж шүдний эмч болон ярианы хөгжлийн мэрэгчлэлтэнд үзүүлж эрт онцлуулах хэрэгтэй шүү. За тэгээд найзууд минь эрүүл энхийг хүсье.